Миний хувьд бол идэвхтэй аялагчдын нэг гэж өөрийгөө боддог. Тэгээ сүүлийн үед Монгол орны цаг агаар байгаль орчин янз бүрийн нөхцөл байдалд бол явхад бол би Goodreach-ийн дугуйнуудыг бол сонгож хэрэгжилж байгаа. За миний аялсан туршлага хэрэгжилж байгаа сэтгэлийн хувьд бол Асмал зам голдуу явдаг гэдэг утгаараа би Goodreach-ийн KO2 гэдэг дугуйгаа тавьж явж ирсэн. Нилээн сайн дугуй, давуу тал нь бол дуу чимээ байдгүй, чулуутай, хөрсөнд бол маш сайн дугуй, хагардгүй, илэгддэггүй. За 2022 онд бид нар бол клубээр хөвсгөл нуурыг тойрох аялалд явхад бол энэ дугуйныхаа шаварлаг хөрсөнд бол нэг жоохон дутагдaltaй байдаг юм байна гэдэг бол тэр үедээ ойлгосон. Тэгээд энийхээ үндсэн дээр хөвсгөл тойрч ирээд Goodreach-ийн шаврын дугуй буюу KM3 гэдэг загварыг авч тавьсан байгаа. Одоо хүртэл үнэхээр хэрэглээ явж байгаа. Энэ хооронд бол бас нэлээд Монгол орны баруун хязгаар тойрох аялал байна. Нэлээд олон нөхцлүүдэд явхад бол энэ дугуй маань маш найдвартай байдаг. Сул тал нь бол мэдээж жоохон дуутай. Хүн болон тэгж ярьдаг. Гэхдээ надад тэр нь биш. Замын нөхцөлд бол найдвартай. Goodreach-ийн энэ дугуй бол маш сайн хатуу тороос ихтэй учраас бол баргийн юмд бол илэгдэл багтай сайн дугуй гэж хэлнэ. Хүн болгон машинда хөдөө явахдаа бол мотор хороолол гэж ярьдаг л да. Миний хувьд бол эсрэгээр дугуй маш сайн байх хэрэгтэй. Тэгээ бусад одоо юу гэдэг тос үйлчлэгээ, техникийнхаа үйлчлэгийг хийцэн байхад бол ер нь бол хөдөө явахад санаа зовлтгүй л гэж үзвэл. Ялангуяа зуны нөхцөлд үер ус ихтэй байдаг шүү дээ. Тэгээ даваагүй үегээ тойрох, замаа товчлох нөхцөлд бол давааны орой дээр голдуу шавар их байдаг. Шавартай өксүүр зам дээр сайн дугуйны хүчээр гарахгүй бол энийг бол бас машиндаа 100% найдаж бас чадахгүй болчихдог. Шалгарсан манлай BF Goodreach